Сайн мэцхан үзэгчтэй бид эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжид мэдээлэл хүргэх гэж байна. За энэ удаа бид шинжилгээ ухааны академич Нэм Давуугааг урьж ирүүлээд байна. За тэгэхээр ер нь вакцин гэж яг юу хэлдэг юм бэ? Хоёлоос яг энэ ойлголтыг эхлээд ярьчаад дараагийнхаа асуулт руу оръё тийм ээ. Вакцин гэдэг бол одоо халдварт өвчнөөс хамгаалах, сэргийлэх бэлтгэл. Голдуу вакциныг бол одоо вирус, бактериэс өөрөөс нь гаргаж авдаг. Энэ бол одоо 200 жилийн гарын түүхтэй. Тийм учраас бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 онд анхны одоо өөрийнхөө Constitution үндсэн хуулийг бол баталсан. Тэр үеэс хойш бол энэ хөгжиж байгаа орнуудад бол вакциныг тарьснаар өвчл эндэгдэл их бууруулж болох юм байна гэдгийг баталсан. Жишээлх юм бол одоо 1930-аад оноос өмнө бол манайд гараад 3 хүн тутмын одоо 2 нь нас бардаг тийм өвчин байсан. Бодоо гэж. Одоогийн би ч бодог үзэв. Ягаад гэх юм бол бид нь одоо тэр үед зөвлөл холбоот улсын тусламжтайгаар байгуулсан бактери шинжилгээний газар гэдэгт тэр вакциныг өөрсдөө үйлдвэрлээд тариад тэр өвчнийг устгасан. Энэ өвчнийг устгасны хүчинд бол одоо манай хүн амын өсөлт 3 дахин нэмэгдсэн гэж байна л да. Тэр вакцин байгаагүй бол манай хүн ам одоогийнхоос 3 дахин цөөхөн үлдсэн улсуудын тэн хагас нь бол одоо тэр бодогийн нөрөө гэдэг юм да. Нүүрэн цоохор. Одоо манай дээр үеийн хянуудад цоохор данжаад банжаад л гэж гартгаас одоо манай төл тийм нүртэй хүн байхгүй шүү дээ. Ийм одоо бэлдэмлийг л вакцин гэдэг. Энийг бол одоо ямар вакциныг ямар оронд хиймээр байна гэдгийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо улс орнуудынхаа эдийн засгийн хүчин чадварыг тааруулан зөвлөмж өгөөд тэрийг улс улсын засгийн газар хэрэгжүүлдэг. Ийм л одоо зүйл байна. Тэгэхээр ер нь яг одоо дархлаажуулалтын ачаар бас манай улсад гарсан эерэг одоо үр дүнгийн талаар та бас хэл түрүүн бас дурдлаа шүү дээ. Одоо их тэр өвчин гараад эхлэхээр бол ийм ярьдаг улсууд алга болчдөг. Одоо саяхан одоо 2-3 жилийн өмнө манайд Улаанбаатар гарлаа шүү дээ. Тэр үед бол одоо энэ вакцины тухай ярьдаг улс алга болчихсон. Өвчин дарагдаад өвчин байхгүй байхад ч гэсэн вакцины хийж яахгүй бол шинээр төрсэн хүүхдүүд маань дархлаагүй болчихдог байхгүй юу? Хуучин одоо өвчин их гарч байгаа үед бол өвчлөөд дархлаатай болдог. Тэр өвчлөөд дархлаатай болох нь бол хүн амын одоо эрүүл мэнд одоо хүл эндэгдэлд их нөлөөтэй юм л да. Одоо хамгийн манайхан их гайгүй өвчлөл гэж яриад байгаа Улаанбаатар гэхэд одоо туссан 1000 хүүхэд тутмын нэг нь нас бардаг. Нэг нь бол одоо хүндрэлтэй өвчин тусдаг юм байхгүй юу? Одоо бол тэр бол гарахаа байцсан. Тийм учраас яг энэ бол одоо вакцины эсрэг ярьж байгаа улс бол тэр юмаа мэдэхгүй улсд ярьж байгаа юм л да. Тийм учраас энийг л одоо тэр улсуудад ойлгох хэрэгтэй. Мөн одоо манай эмч нар эрүүл мэндийн байгууллагууд бол зөв ойлгож тайлбарлах хэрэгтэй. Тэгээд хамгийн одоо энэ хүн амд төвөг учруулдаг юм бол өвчин байхгүй хатал тариад байна гэж байгаа юм л да. Дэлхий дахин энэ өвчнийг устдал тарих хэрэгтэй. Тэгэхгүй бол дэлхийн нөгөө нэг оронд гарч байгаа өвчин манайд хүрээд л ирдэг байхгүй. Гэхдээ одоо Америкийн нэгдсэн улс байна. Европын орнууд байна. Австрал, Англи энэ дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол бүгд л вакциныг маш амжилттай хэрэглэсэн орн гэж ойлгож байна. Яагаад бас энэ вакцины одоо сүрэг мэдээллүүд гараад байгаа юм болоо? Энийг та бас юу гэж бодож байна? За энэ бол одоо ер нь вакцины эсрэг хөдөлгөөн вакцин 2 нэг өдөр үүссэн гэж хэлж байна. Одоо энэ бодоогийн эсрэг вакциныг Английн эмч Эдвард Женнер гэдэг хүн одоо анх хэрэглэсэн байхгүй юу? Гэхдээ тэрний бол одоо хүрийн цэцэг гэдэг өвчин туссан хүрийн одоо дэлгэн дээр гарсан цэврүүг аваад
Тэгээд одоо гэлцгийнтэй холиод тарьдаг байсан. Хялбархан бэлддэг байж. Тэгтээ зэрэг бол одоо тэр үед одоо энэ загалмай этний католик шашин бол ер нь хүний биед амьтны юм оруулах эсрэг. Тэгээ одоо тэр генерийн вакциныг бол одоо энэ хүрийн шингэн тариулсан хүүхдүүд бол цагаан цэцэг тусахгүй байж болно. Тэгтээ одоо эвэр урган өхөр шиг болно гэх мэтээр. Одоо ч гэсэн л яваад байгаа. Манайд одоо энэ бас 90-ад оны үед үлөө папилломын эсрэг вакциныг анх бас яхан турших гээд үзсэн. Тэр үед бол одоо энэ вакцины эсрэг хөдөлгөөн одоо манайд амин орсон юм байна. Тэрээс өмнө бол тийм байгаагүй л. Тэгтээ бол гадаадын хөрөнгө оруулалттай. Бүр Английн хөрөнгө оруулалттай байсан. Тэгэхээр одоо энэ зарим энэ хөдөлгөөн юмнууд бол энэ хүний сэтгэл санааг өмүүлэх гэсэн одоо өөр хийх ажилгүй ч юм уу тийм ус байдагшгүй байна л да. Тэгэхээр эцэгчүүдийн хувьд бас ингээд нэг хэсэг бол одоо их яг вакциныг дархлаажуулалтыг бол цаг тухайд нь одоо насанд нь одоо яг цаг тухайд нь хийх юм бол бас аливаа өвчнөөс одоо урьдчилан сэргийлж чадна гэдэг сайхан ойлголттой байсан. За сүүлийн үед бол одоо ингээд нэг жоохон янз бүрийн одоо мэдээлэл авах сувгууд маань асар их болж шít. Одоо сошиал, Twitter, Facebook гэл одоо мэдээллийг одоо хянаж чадахгүй байна. Тэгээд яг эцэг эхчүүдээ бас нөгөө вакцина цаг тухайд нь хийгээгүй тохиолдолд одоо ямар сөрөг үр дагавар гарах вэ? Хөгтөл өвчин туссан шүү дээ. Тэр өвчин одоо эн чинь бол одоо манайд Улаанбаатар гарахгүй байна. Гэхдээ манай хөрш хятад улсад бол гарч байна. Тэгэхээр тэндээс тээвэрлэгдэх байхгүй. Ягаад гэвэл тэр Улаанбаатарны вирус бол агаар туслын замаар та өвтөр зэгсээ сууж ихтэл халдаа. Тэгээд их вакцин сайн хэрэгжилсэн оронд бол вакцингүй нэг л хүн гараад ирмэх зэрлүү шууд очиж. Өөрөөр хэлбэл бусад улсууд нь одоо хамрагдах их амархан болж байгаа юм л да. Тийм учиртай. Тэгвэл яг ер нь энэ ялангуяа сошиал медиа манайх одоо тийм зохицуулсан хуульгүй учраас ер нь мэдээллийн их одоо бэрхшээл учруулж байна шүү дээ. Одоо хар тамхи мангтай тэмцэх асуудал дээр ч гэсэн одоо улгай жилгийн эрхчлөөтэй байна гэдгийг бол одоо юу гэдэг анарх байна гэж ойлгодог улсууд байна. Энэ бол одоо мэдээлэл чөлөөтэй байхын одоо нэг сөрөг тал нь тэр. Тийм учраас бол тэр мэдээллийн одоо бусад орнд бол Англи, Америк гэх мэтийн одоо бусад хөгжилтэй орнуудад бол тэр хүн амын эрүүл мэндийн эсрэг сурталчилгаа хийлээ гэж үзэж байгаа юм л да. Бүр хуулийн заалт вакцины одоо эсрэг үйл ажиллагаа явуулах юм бол тэрийг бол одоо хүн амын эрүүл мэндэд иг хохироосон үйл ажиллагаа явууллаа гэдэг торгодог, хоригдогч байна. Албан журмын дархлаажуулалтыг бол одоо харин ихэнх одоо орнууд бол албан одоо өндөр хөгжилтэй орнуудад ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэлж байгаа юм л да. Хөгжлийн одоо ихэнх төвшөнд байгаа улсуудад бол албан журмын дархлаажуулалт нь зүйтэй. За бид бол одоо энийг бол баг одоо 90 жил явж байна л да. Энэ маань бол их тус болсон. Гэтэл бол мэдээлэл ихсээд ирэхийн хэрээр улсууд бол өөрсдөө мэдж шийдэх сонирхолтой болдог байна. Тэгэхийн тулд нөгөө талд нь вакцин хийлгэх ёстой улсуудын хариуцлагыг нэмэгдүүлдэг. Хэрвээ жишээлх юм бол Улаанбаатарны вакцинаас хоцорсон бол хүүхдийн 6 нас хүртэн сургуульд авахгүй. Манайхаас одоо энэ ажил хийх гээд гадаад дотоод явж байгаа улсууд тийм асуудалтай их тулгардаг. Вакциныхаа дэвтрийг авч байгаагүй. За одоо тэгээ тэрийг олж ирэхгүй бол өөрөө мөнгөө төлж вакцинаа тариулна. Хэрвээ вакциндуулах насандаа тэр вакцина хүүхдэд тариулаагүй бол тэр өвчнийг одоо эдгэрэх уг нь бол одоо халдварт өвчин бол манай хэд шилэх юм бол хуулиар одоо улс даах ёстой. Эмчилгээ, үйлчлэгийг. Тэгтэл тийм тохиолдолд бол тэр одоо эмчилгээ юм өөрөө даана. Тэрнээс гадна олон хүн алдаасан болвол тэр хохирлыг бас хариуцдаг. Тэр өөрөөр хэлбэл
хариуцлагыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Одоо бол манай дахлаажуулалт бол эмч нарын ажил юм шиг тэгэл эмч нарыг л муулаад байна. Тэгээ эмч дахлаа хийхгүй бол нэг муулна. Дахлаа хийхээр нэг муулна. Гэтэл тэрийг бол тэр дахлаа хийлгэж байгаа улсууд мөн чанарын сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо вакцин бол нэгдүгээрт хүндрэлийг багасгах, хоёрдугаарт үхэл эндэгдлийг багасгах. Үүгээрээ л хүн амын эрүүл мэндийг сайжруулахад тус нэмэр болж байгаа. Тэгвэл одоо хүндрэл, вакцины хүндрэл гэдэг нь их цөөхөн. Голдуу одоо удамшлын дахлааны өөрийнх нь механизмын ямар нэг гажигтай тийм улсууд бол вакцинд бас яхан хүндрэлтэй хариулах тал байдаг. Тэгэхээр тэрийг бол одоохондоо анагаахын шинжилгээ ухаан бүгдийг илүү л таньж чадахгүй байна. Явандаа бол одоо тэр вакцин тариулал хүндрэхээр хүн байна гэдгийг урьдчилж оншилдог болчвол тэр вакциныг өөр тунгаар ч юм уу арай сулруулсан вакциныг бас хэрэглэж болох талтай. Гэхдээ одоо бол тэгж байгаа улс дэлхийд байхгүй. Ер нь тэгээд вакцинаас бас татгалзах монгол хүн ер нь байх уу байна гэдэг. Тэр одоо байж болно шүү дээ. Энэ бол одоо чөлөөтэй. Тэ вакцинаас татгалзсан бол тэр хариуцлага нь хуулиар сайн. Манайд бол тэр татгалзсан хүн ямар одоо эрүүл мэндийн үнгүй тусламж очихоо байх вэ? Сүүлд нь тэр одоо хүүхэд нь өвчин тусвал яах вэ гэдгийг тодорхой заагаагүй байна. Тэгэхээр одоо тэрийг бол тэнцвэржүүлж өгөх хэрэгтэй. Ер нь одоо бас одоо манайхны нэг алдаад байгаа зүйл бол эрүүл мэнд гэдгийн одоо 70% нь хүн өөрөө орж иж бүтдэг. Энэ зүйлийг хүнийг өөрийг оролцуулах юм их багасгаад ерөөсөө л одоо бид вакцины хийгээл одоо хүүхдийг чи арчлаад ингээд таавал ажиллаад хий. Тэр бол буруу. Хүн өөрөө идэвхтэй оролцож яавал хямд хүүхдийнхээ эрүүл мэндэд сайн аргаар өвчнөөс хамгаалах вэ гэдгийг бол одоо сонгох хэрэгтэй. Гэхдээ одоо халдварт өвчин дээр бол сонгох эрхийг нэлээд хязгаарлаж байгаа юм л да. Ягаад гэвэл тэр халдварт өвчтэй хүнээс хамаарахгүйгээр их олон хүнийг хамраад өвчлүүлж болдог. Тийм учраас л одоо Америкийн нэгдсэн улсад бол анх тэр 2 дугаар ерөнхийлөгчийн үед бүр 1800-аад оны төгсгөлд албан журмын дархлаажуулалт гэдгийг нэвтрүүлээд тэгээ энэ урьдчилан сэргийгч тарилгыг хариуцсан хүнээ одоо цэргийн албандаа захируулж ирсэн юм шүү. Тэр дээр үеийн одоо энэ барууны орнуудын одоо эрүүл мэндийн одоо манай хяналт гэдэг чинь мэрэгжлийн хяналт. Тэр үл ерөнхийдөө цагдаа, эрүүл мэндийн цагдаа гэдэг улсууд байсан. Тэр төгсөн аргаар л бид бол одоо тэр цагдаагаар одоо баримтлуул ингэхгүйгээр хүнд ирээд вакцин хийчих болно гэдэг тийм болоод исэн юм болно гэсэн тийм одоо шатан дал байна л да. Явандаа бол тэр нь одоо улам л одоо хүн өөрөө тариулахгүй гэвэл цаад юм даах л шүү дээ. Тэр нь л одоо илүү тодорхой байна. Өөрийн хэдэм манайх мэтийн ядуу орнууд бол албан дархлуулж байгаа нь бол олон хүний амнаас ил аварч байгаа. Ер нь яг халдварт өвчин бол зөвхөн өөрт нь хамаатай биш, өөр олон хүнд хамаатай учраас энэ бол нийгмийн арга хэмжээ, нийтийн. Зөвхөн тэр хүний эрүүл мэндийн төлөө биш. Тийм учраас энийг бол улс даахын зүйтэй гэдэг тийм номлолыг баримталж байгаа. Гэхдээ хэрэг одоо энийг одоо их олон хүн эсэргүүцэд ирэх юм бол бид сайн дурынхаа шилжиж болно. Гэхдээ эхлээд бол их олон хүн хүч өргөдөж магадгүй. Одоо вакцин хийлгэх бол маш одоо бага үнээр хүүхдийн эрүүл мэнд амь насыг хамгаалж байгаа асуудал. Тиймээс энэ асуудалд бол их одоо нааштай хандаж хүүхдэд вакцин тариулж явах ёстой. Гэхдээ бол одоо вакцин тариулж байгаа эцгийн вакцин тарьж байгаа одоо эмнэлгийн ажилтнуудын аль алинд нь хариуцлага бас байгаа гэдэг ойлголт. Вакциныг бол одоо бас хөрөгчөөс гаргаад тасалгааны температур болгож ээж нэг удаагийн зүү тариураар хийх ёстой. Энийг одоо
эцэг эх анхаарах хэрэгтэй. Зарим газар бол одоо эцэг эхчүүдээс асуухад ямар вакцин хийлгэснийг мэдэхгүй юм л да. Тэр бол одоо вакцинд их хайхрамжгүй хандж ийн гэсэн үг. Тийм учраас тэр хэрэг одоо дүрм журмыг барьж тарихгүй бол вакцин өөрөө одоо тэр тарьсан газараа буглаа үүсгэж болно. Тийм учраас бол вакцинд их одоо хянамга хандаач. Вакцинд бол аль болохоор хүүхдээ тарих насанд нь уулах насанд нь хамруулаач л гэж би бол эцэг эхчүүдэд уриалах байна.